Өнөөдөр Монгол улсын хэмжээнд байгаа 20 гаруй мянган улааш нарыг төлөөлсөн бөөгийн өнөөдөр ажиллаж байгаа бөөгийн 100 гаруй төрийн бус байгууллагуудыг хамарсан ийм манай Монголын бөөгийн төлөвлөсөн төв байгууллагын энэ оныхоо ажлыг дүгнсэн энэ оройн цэнгүүн эхэлж байна. Тэгэхээр энэ цэнгүүнд ирж байгаа улааш нар та бүхэн бол олон мянган жилийн түүхтэй Монголын соёлын бит бус үеийг өнөөдөр тээж яваа ийм хүндтэй хариуцлагатай улс. Өнөөгөөс 2225 жилийн өмнө Хүнүү гүрний их хаадын шийдвэрээр Монголын төр мөнх тэнгэрийн үзэл бөө мөрөглийг төрийн гол одоо шүтэн болж тунгалснаас хойш ийм хугацаа өнгөрчээ. Ийм их хугацаанд бол Монголын бөө хүнд хэцүү янз бүрийн замыг тууж өнөөдөр энд ирсэн түүхтэй. Бид манай нэрдэмтэн Эренцонгаа би одоо зайрын тэрний дараачийн үед манай одоо бид өнөөдөр энэ Сургуутгаан байгуулсан тэр фундамент дээр дараачихын давхрыг өрөөж явж байгаа юм уу? Өөрөөр хэлбэл бол Монголын бөө бол үе үедээ төлөөлөлтөй, үе үедээ өөрийн түүхтэй ийм байгууллага. 2016 он бол Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн 3 том тэмдэглэл үйл явдал болж байна. Энэ жил бид зохион байгуулалтаар Бурхан халуун ууланда тахилга хийсэн. Това тахилган дээрээ бид анх удаа бас Монголын төрөөс эх орныхаа газар нутгийг гадныханд худалдагчдыг анх удаа мөнх тэнгэрдээ бас мэдүүлэх арга хэмжээ зохион байгуулсан. Хоёр дахь бидний энэ жилийн том ажил бол манай Монгол улсын хоймруулсан хөвсгөл нууранд нэгдсэн тахилга зохион байгуулсан. Энэ нэгдсэн тахилга бол манай энэ өнөөдрийн Монголын бөөгийн уламжлалт дэгжиг энийг авч яваа олон сайхан бөөнөр тэнд нэгдэж яг бидний одоо энэ нэгдсэн байгууллагаас 4 жилийн дараа бараг Монголын бүх газараас бөөнөр хуран цугдарч нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэ үүгээрээ энэ бол онцлогтой. Өнгөрсөн сард Америкийн нэгдсэн улсын элчин сайд анх удаа энэ сүүлийн одоо 300 жилд би анх удаа гэж хэлэх гэж байна. Монгол бөөгийн өргөөгөөр зорчиж төрд өөрийнхөө үйл ажиллагааг ойлгуулах төрөөр хөдөөж зөвшөөрөх тэр одоо зөв рүү бид бас алхам алхмаар одоо орцож байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Энэ жилийн Монголын бөөгийн шилдэгээ Монгол бөөгийн их зайран Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн дэд тэргүү ерөнхийлөгч Одонгүй энэ том шилдэгийг энэ онгод тэнгэр хөхмөнгөн тэнгэр маань та бидүүхэнд өгч байгаа энэ том урам зориг байх гэж бодож байна. Энэ өнгөрсөн 5 жилд миний хийсэн бүтээсэн зүтгэсэн энэ өчүүхэн хөдөлмөр биш цаашдын 5 жилд хийх энэ хөдөлмөрт өгч байгаа байх гэж байна. Ингээд бүгдээрээ хамтдаа зүтгэхийг та бүдгийн онгод тэнгэр хөхмөнгөн тэнгэр Чингис хааны сүнс бидний ивэн битгэх болтой ба.
Энийг ийм хэмжээндээр ийм өндөр хэмжээндээр аваад чадсан энэ нэгдсэн хөвлөг энэ хүнд харагч байна. Тэгээ яагаад гэвэл бидэнд ийм л байх ёстой. Энийг хийх ёстой юм шүү. Би өөрийнхөө чаддаг бүхнээ хийсэн. Харахаар миний хийж чадаагүй. Миний хийж бүтээхийн төлөө хүсэж байгаа бүх юм нь та нарын шүтэж байгаа шүтээ та нарын хонхлын дор биелэх болтугай. Монголын бөөгийн нэгдсэн хөвлөөс анх удаа Говьалтай аймгийн бөөгийн хүрээлэн бие дааж нэгдсэн их тахилгыг зохион байгуулсан юм аа. Энэхүү тахилгаануудад одоо толгой хөөс зохион байгуулсан улсуудад бас хөргөмжлөлийг гардуулъя. Монгол улсын Говьалтай толгой хөөсөн Монгол бөөгийн зайрын дорч хөрөв. Говьалтай нэгдсэн тахилгын галын тахилгыг тэргүүлж гүйсэн Монгол бөөгийн удган урдмал цэцэг. Пауэр завч тий. Баярлалаа бүгдээ аз жаргал. Намжиг уухтай баясаар танд Монгол бөөгийн нэгдсэн нэвлийн нууц сад хураалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 3-ны 66 доор захирамжаар Монгол бөөгийн тэргүүн дээд цол оловсугаа номер 1 хамгийн ихний цол. Ухан сэмсэгэр занда дөрвөн тэгш жаргал мэдлэж явъя гэж бүтэдэн бүхэл байна. Монгол бөөгийн зайрын цолоор Сумья Бүрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч. Эрдэнэчимэг. Эдгэнчүүдтэй одоо бид үдээ ирээдүйн ирээдүйд улс орноо мөхөхгүй байхын төлөө их зорилго өрөөд явж байгаа. Энэ улаарч нарын тэргүй нэнд явж байгаа. Та бүхэндээ эдгэнчүүд энэ жил бол Монгол улсын нэгдсэн хөвлөөс зохиогдсон бүх тахилганд идэвхтэй оролцлоо. Дээд тэнгэр дэргэл бас хайрхад Тэрийнхээс үлдний өмнө
одоо нүүр царайгаа хариулж үгээ хөргөж чадсан гэж бодож байна. Амжилтаа. Оюун чингээ дүүсэн ногоон гарсан босайхан амжиргал гэдэлсэн Додон хайдаг засан ширхэг дөрөдөн хүмүүхэн нэмсгэн одоо бүхэл төрлийн бод сонсон 9 өсгөчн гой буцаж явах бол тухай ажлын амжилт төсөн яриаг энэ хондгийг бүгдээрээ хүртээ. Ажлын зүгээр эрүүл 감옥이 너무 좋더라. Тэнгэрийн эрхс оддын чуулганы оршихуйдаар хөрсдийн амьдрал хүмүүний яд заяа амьдрахын сүлдэндээ унцныхаа төлөө бодрыг холдуулж буйныг дамдаг буянтай үйлсдэн бөөгийн мөвлийн хамт олон таавхандаа ойртог мэрж буй шинжлэм баяр хүргэхийн ялдамд итгэлийн сүрлэг толтон тунгалаг байг ураа дуудлалд нь авторгийн модонд цуурайтан хатхын амгалан нэгхийн ерөөл дэвшүүлээ. Амжилт үдээдийн сонсож дуусаад оргил цагаан нартай хангайг даваад отон хэрлэн харааг тоон зориод саяар төмний хэн хөгжил аяас хүчэн зориод аяар Монголыг Odostý
итуулан хөнгөө годамжяг итуулсан гэртсэн хотроосон салатамацаа Монголын бүгийн нэгдсэн нийтийн дээд цэцгийн гишүүн Хяналтын манууны дарга ихэн зарин Батжаргалмын хүү ирж өвгөн авсан бэлгэн авраа. Монгол улсын